Маш их бохомдол байна. Монголчууд бүгдээрээ бохомдож байгаа гэж найдаж байна. Агарын бохомдлын эсрэг хичнээн дүүрэг үрснийг би бол хэлж мэдэхгүй. Гэхдээ үр дүнг нь мэдчихээн. Утсан ахаан ах гэдэг шиг бид нэр утсан хүмүүс болсон. Ингээ алтан гэрэл багшийг урьж байна. За та бүхнийхээ өдрийн амгалан альтрая. Намайг алтан гэрлэгдэг. Би хуулийн сургуулийн багшаар ажилладаг. За энэ хүний эрхийн өдөр гэдгийг би одоогоос 34 жилийн өмнө жоохон залуу байхдаа бол анх мэдчихлээ. За харамсалтай нь 34 жилийн дараа энэ хүний эрхийн өдрөөр энэхүү скватрийн талбай дээр гарч ирээд ингээд үг хэлээ зогсож ийн гэдэг үед бол даанч зөвлөсөнгүй. За энэ талбай дээр бол бид нар аж аргалтай сайхан мөчүүдийг олон өнгөрөөсөн боловч миний хувьд энэ талбай дээр улс төрийн зорилгоор 3 тудаага гарч ирж байна. Нэгдүгээрх нь 1990 оны 3 сарын 9-ний өдөр тэр үед Монгол ардын хувьсгалт намын улс төрийн товчоог огцруулах зорилготой улс төрийн үйлсвэлэнг зарлж ийсэн. За энэ үед би хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан байлаа. Тэр үед манай оюутны чөлөө төв нэгдэл гэдэг оюутны байгууллага хөдөө аж ахуйн дээд сургуулийн 2000 оюутныг хичээлийн хаяулаад инх тайвны гүүр давуулаад энэ талбайгаар энэ баруун урд үзүүрээс бид нар орж ирж илаа. За ингээд энд Батүл тэргүүтэй нөхдүүд өлсөлтөн зарлаа явчихад бид нар хөдөө аж ахуйн дээд сургуулийн 2000 оюутан энэ талбайг нэг бүтэн тойроод талбайг дүүргэж исэн юм а. Тэр өдөр бол талбай жагсагчд цөөрөөд цагдаа олшроод байж исэн ийм цаг үед манай хөдөө аж ахуйн дээд сургуулийн 2000 оюутан жагсаж орж ирснээр тэрхүү үйлсвэлэн өөрийнхөө зорилгыг биелүүлж 3 сарын 9-ний орой улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огч ирж исэн энэ түүхэн үйл явдалд миний бие залуу нөхдийнхээ хамт оролцож явсаа. За үүний дараа шудраг 5 гишүүн мөн бас энэ өвлийн үүдэнд 30,000 хүн цуглуулад Мие гомбын энх холдыг улсын хурлын аргаас огцруулах тэр тэмцэл манай хөдөө аж ахуйн дээд сургуулийн партизануудыгаа бид нар уриалаад энэ талбай дээр би 2 дахь хоёр зогсож исэн юм а. За өнөөдрийн хувьд бол би яалтчгүй сэтгэлийн дуудлагаар 3 тудаага ганцаараа ирлээ. Бусад нөхдүүдтэйгээ холбоо барьж амжсангүй. Магадгүй нөхдүүд маань ирэх бах. Би нэгэнт эрхцүүн багш хийдэг хуулийн багшны хувьд бол Монгол улс эрхцүү төр учраас би ард түмнийхээ олон нийтийнхээ хууль бус цуглд уриалж болохгүй гэж үзэж байна. Гэхдээ биднийг ингээд эрхийг манд боогоод хүнээс долооноор амьдруулж байгаа энэхүү байдлыг зүгээр хараад сууж бас болохгүй гэж бодож байгаа юм аа. Өнөөдөр амьдралд түмэн янзын зовлон байна. Бүгдээрээ энэ зовлонд ярих юм бол тийм цаг хүрэхгүй. Одоо тэгэхээр бид нар бол зовлон бэрхшээл ярих бид цуглах шаардлагагүй гэж та бүхэнд уриалах гэдэг. Одоо бүгдээрээ дандаа гарц ярьцгаая. Одоо энэ нөхцөл байдлаас бүгдээрээ яавал гарах вэ гэдгийг бүгдээрээ өөр өөрсдийнхөө хэмжээндээ гарцаа дэвшүүлье, саналаа дэвшүүлье. Хувьсгалын их өдөрдөгч зориг гэдэг хүн би Монгол хүний саруу тухайд итгэдэг гэж хэлсэн. Үнэхээр би Монгол улсын заяа их гэдэгт бол одоо эргэлзэдгүй. Тийм учраас би өнөөдрийн хувьд хуулийн чиглэлээр ажилладаг, хуулийн чиглэлийн хичээл заадаг багшны хувьд хуулийн өөрчлөлтийн тухай нэгэн саналыг та бүхэнд дэвшүүлэх гэж байна. Миний араас олжирлаа зогсож байгаа энэ олон хүмүүс мэдээж гарч ирэхлээрээ дараагийн удаа бухимд хэлхээс гадна одоо бүгдээрээ гарч шийдлээ ярьж иж бид нар энэ хүнд байдлаас гарна гэдгийг хэлэх гээд байна. За тэгэхээр та бүхэн бол эрүүгийн хуулийн эрх мэдэл албан тушаалаа ашиглах гэсэн гэмт хэргийг мэднэ. За өнөөдөр энэний хамгийн дээдлийн ял бол 12 жилийн ял байгаа. 5-аас 12 жилийн. За дээр нь олон нийтийн ажил эрхлэх нийтийн албан тушаал томилогдох эрхийг нь бүх насаар нь хорих гэсэн ийм л зүйл заалттай. Гэтэл зүгээр нэг хүнийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр алхахад 15 жилийн хорих ялтай байгаа шүү дээ. Гэтэл тэр эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд бид бүгдийн эрхийг, бид бүхний амьдрах энэ боломжийг хулгайсныхаа төлөө 12 жилийн ял авна гэдэг бол энэ зүгээр урамшуул шагналын хэмжээнд очиж байгаа маа. Тийм учраас би та бүхнийг бүгдээрээ өөрсдийнхөө томилсон их хурлын тойргийн гишүүдтэй шаардлага тавьж байгаад их хурлын одоо тэр чуулганы танхимд энэ хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэдгийг би уриалах гэдэг. 22-ийн 1 гэдэг зүйл анги байгаа. Тэгвэл
хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүнийг алсан хүнийг насаар нь хорж байгаа. Тэгвэл Монгол улсын боломжийг хулгайлсан тэр төрийн эрх мэдэлтнүүдийг насаар шоронд нь хатаах энэ хуулийн хатуу зээрлийг хуулинд суулгаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр Монголын төр сэхэн амьдруулах тасагт орчихжээ. Монголын төрийг сэхэн амьдруулах тасагт оруулсан байна. Гадаад дотоодын тодорхой зорилго бүхий хүмүүс. Тэгэхээр өнөөдөр Монголын төр сэхэнээс гарч иж бидний эрх ашгийг хамгаалах юм аа. Монгол төрд Монголын төрийн төлөө гэсэн хүмүүс ажиллахад ийм цагийн төлөө бид нар зүтгэх ёстой. Ингийн тулд өнөөдөр энэ төрийн нэр дээр гараа суудсан байгаа энэ авилгач хулгайч дээрэмчдийг төрийн хатуу хууль цаазаар зайлуулах ёстой гэж миний хувьд бол ийм санал дэвшүүлж байна. Тийм учраас энэ бүхнийг та бүхэн дараагийнхаа үг хэлэхдээ дэмжиж энэ бүхний сайн муу талыг шүүмжлээд ингээд бүгдээрээ хуулийн шинжилгээс эхлэе гэж байна. За ингээд өнөөдөр гадаа бол хүүтэн байна. Гэхдээ бид нар Монгол улсынхаа төлөө зогсож байгаа учраас бидний сэтгэл зүрх бол буцалж байна. Биднийг үдсэж байгаа Монголын ард түмэн байвал эрх чөлөөгөө хамгаалах гэдэг энэхүү сквадрж ажлынхаа талбай дээр цуглацгаагаарай гэж би та бүхэндээ уриалж байна. Монголын заяа их шүү.